Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамтрагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн бол. Ром 9:1. Би худал яриаггүй. Христ дотор үннийг хэлж байна. Миний мэс чанар энд гарч байгаа. Уйтгар гуниг байнгын зовир гэж хэлсэнд би маш их дуртай байна. Ариун сүнс надад гэрчилж байгаачлан зүрхэнд минь маш их уйтгар гуниг байнгын зовир байна. Паул ариун сүнсээр надад гэрчилж байгаачлан зүрхэнд минь маш их уйтгар гуниг байнгын зовир байна гэж хэлсэн. Би зөв зүйл хийж байна гэж бодохоос илүүтэйгээр бид ийхүү хүсдэг байх хэрэгтэй. Миний зөв хийж байгаа гэрчилдэг сүнс надад байгаа. Сүнсээр удирдуулна гэдэг бол үнэхээр хөгжилтэй. Энэ нь гайхалтай байх болно. Сүнсээр удирдуулна гэдэг бол үнэхээр хөгжилтэй. Өдөр болгон шинэ гайхалтай зүйлүүд биднийг хүлээж байх болно. Бурхан биднээр энэ өдөр юу хэлэхийг үнэхээр тааварлашгүй зү. Амен. Би босоод энд ирээд хичээл зааж байна. Өчигдөр би тал хичээлээ заасан байсан. Өнөөдөр юу болохыг тааварлашгүй. Тэгээд дараа өдөр нь би үлдсэн хичээлээ зааж байхдаа гайхалтай болох болно гэж хэлхийн. Мэдээж төлөвлөгөөтэй байх нь гайхалтай сайн. Та эхлээд төлөвлөгөөгөө гаргаад Бурханд өгч, та энийг өөрийн хүснээрээ засч янзлаарай, таны хүсэл биелэг гэж хэлээрэй. Би ингэж хийх дуртай байдаг. Буруутгагдсан гэмтээ мэт байх нь надад хамгийн хэцүү. Хамгийн хэцүү санагддаг. Надад бүр өөрөө ч мэдлгүй хийчихсэн буруу зүйлүүд байдаг. Танд жоохон сонир санагдаж магадгүй ч зарим хүмүүс буруу зүйл хийчихэд гэмтээ мэт мэдрэмжтэй байдаг учраас бидэнд заримдаа би тэдэнд туслахыг хүсэж байна. Буруу зүйл хийсэн үедээ бидэнд харамсал төрдөг ба хийсэн зүйлдээ бүр гашууддаг. Ялангуяа Бурхантай хамт алхаж байхдаа буруу зүйл хийгээд бусдыг гомдоосон байхгүй гэхээс үнэхээр санаа зовдөг. Тийм байхгүй гэдгээс би маш их хайж нулимс унгадаг. Би үнэхээр ийм байдалд орох дургүй л дээ. 10 гаруй жилийн өмнө би нэг хүнтэй харилцааны асуудалтай болоод энэ байдлаа зохицуулж чадахгүй байсан юм л да. Өмнө нь иймэрхүү зүйлүүдийн учрыг олдог байсан. Би уг нь Христийн бие доторх удирдагчиг баймаар энэ байдлыг хурдхан шийдэх хэрэгтэй байсан. Тэгсэн би тоохгүй орхиж явснаас болоод сүүлд нь бүр хэцүү байдал үүссэн. Эннээс болж нөгөө хүн маань маш ихээр шархалсан. Өнөөдөр хүртэл би эзэнд хандан тэр зүйл би үнэхээр харамсаж байна. Би тэр зүйлийг хийгээгүй байсан ч болоосаа гэж залбирдаг. Ийхүү хэлэх нь би гэмтээ мэт мэдрэмжтэй өөрийгөө буруутгаад байгаа юм биш л дээ. Харин ч би эрүүл сарвал мэдрэмжтэй байгаа гэх юм. Би энэ зүйлийг хэлснээрээ бурханлаг харамслаа илэрхийлж байгаа бөгөөд Библиэд Яаков номон дээр биднийг өөрсдийн гэм нүгэлтэд гашуудан гэмшиж цорхирон ойлгох хэрэгтэй гэж хэлдэг. Миний санаа зовж байгаа зүйлийн нэг нь бидний гэмшил маань гэмшил биш болчиход байна гэсэн үг юм. Энэ зүгээр л яна би алдаа хийжлээ уучлаарай. Асуудалгүй үстэй. Бурхан алдар шиг. Иймэрхүү болчихсон. Би энийг зөв зүйл гэж бодохгүй байна. Бидэнд Бурханаас эмээхээ айдас хүндлэл байж хүмүүсийг гомдож байгаадаа нухацтай хандаж, бас шунал атаархал зэрэг зүйлүүдэд ч нухацтай хандах хэрэгтэй. Амен. Та магадгүй би уучлагдахгүй нэ гэж бодох хэрэггүй. Та мэдээж уучлагдсан. Гэхдээ Бурхан таны дотор би энийг хийхгүй, хийж болохгүй гэсэн ухаарал буруутгал өгсөн байдаг шүү дээ. Энэ нь өөрийгөө буруутгаж байгаа зүйл гэхээс илүүтэй зөв зүйл юм. Буруу зүйл маань намайг улмал дарж доошоо оруулж байдаг бол ухаарал нь харин намайг босгодог. Дэшээ өргөдөг.
Ухаарл гэдэг нь Бурхан намайг хайрлаж, надад энийг битгий хий, чамд сайн биш, сайн зүйл авчрахгүй, хийх юм бол чамд тааламжтай санагдахгүй гэж хэлж байдаг. Надад ийм мэдрэмж байсаар байдаг учраас би дахиж хүн гомдооморгүй байдаг ч заримдаа бүр мэдэхгүйгээр шархлуулчихсан байдаг. Би иймэрхүү байдлыг 25, 30, 40 гаруй жилийн өмнө хийдэг л байсан. Харин одоо бол дахин хиймээргүй байна. Хэрвээ би хэнийг нэг шархлуулвал тэрнийгээ дор нь мэддэг байхыг хүсэж байна. Тэгээд уулзаж, залруулж тэр дор нь зүв болгомоор байна. Бурхан бидэнд нэгүслээ өгсөн гэдгийг мэдж байгаа бах. Энэ өгсөн нэгүсэл түүний хувьд хямд байгаагүй шүү гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна. Тиймээс л бид маш нухацтай байхгүй бол энэ бүгдийг үн цэнэгүй болгож болно. Би ер нь хит их мэдрэмтгий зантай хүн л дээ. Тиймээс 20 жилийн туршилт суралцсан. Тэгээд одооноос л зүгээр болж байна. Би энэ зүйлийг тантай хуваалцах нь чухал гэж бодсон учраас нь та хит их мэдрэмтгий байгаагаасаа болоод хийж байгаа зүйл чинь буруу биш байсан ч өөрийгөө буруутгах вэ гэж сануулan хэлж байгаа юм. Тийм болохоор л танд анхааруулan сануулж хэлж байгаа юм. Амен. Та нар мэднэ. Би баг багтаа хүчирхийлэлд өртөж байсан. Аав маань бэлгийн хүчирхийллийгээ зогсохгүй муухай зантай. Бас баяр хөөргүй хүн байсан бөгөөд бусад хүмүүсийг ч баярлуулах дургүй байсан. Хэрвээ би баярлаад инээх юм бол асуудалд ордог байлаа. Би үргэлжлүүлээд суралцаар байсан. Би суралцаад үйлдэл байвал бүх зүйл сайн болж байгаа юм шиг болдог байсан л та. Тэгээд би Бурхан дээр ирж том хүн болсон боловч юуг яаж хийхээж мэдэхгүй байсан учраас суралцаар байсан. Би бүх зүйл хэрхэн баярлаж хөөрхөө яаж хөгжилдөхөө ч мэдэхгүй байсан. Тийм болохоор би амархаар буудэнд хэвтэгтэйч зурагт үзэж байхдаа ч буруутай юм шиг санагддаг байсан. Би бүх зүйлд буруутай юм шиг энэ бүхэн хардарсан зүйчгэл байдаг байлаа. Тэгээд өнөөдөр би пастор Майктай ярилцаж байхдаа тэр бас ийм зүйлийг туулж өнгөрүүлсэн байсныг сонссон юм. Тэр хит шашинлаг бүх зүйлийг л сүнстэй холбож үздэг. Сүнслэг зүйл биш л бол Бурханых биш гэж үздэг байсан. Би ч бас иймэрхүү байсан л та. Би зөвхөн чуулган дээр очиж залбирч Библи судал хийж үгийн тухай ярилцаж байхдаа л гайгүй байна гэж боддог байсан. Харин би өөрийгөө хөгжилтэй байлгах зүйл хийх, эсвэл бүжинд явахдаа би энийг хийх ёсгүй байсан юм гэж өөртөө хэлдэг байсан. Миний юу гэж хэлэх гээд байгааг ойлгож мэдэрч байгаа хүн байна уу? За тийм дээ. Иймэрхүү зүйлүүдийг бид нар чуулган дээр нэг их яриад байдгүй ч ярих зүйлийн нэг юм. Танд хэлхийг хүсэж байгаа зүйл бол та үгийг дагаж удаан байх тусам Паулийн хэлсэн шиг л ариун сүнсээр дамжуулан зөвөрийг мэдрэх болно. Тэгснээр та Бурханаас ирж буй буруутгал болон муу сүнсний хор муу буруутгал хоёрын ялгааг маш сайн олж мэдэх болно. Амен. Өнөөдөр та бид бүгдээрээ энд баг зэрэг удах болно. Би та нарыг төөрөлдсөн байдалтай гарч эндээс явуулмаарг байна. Одоо ойлгомжтой байна уу? Та нар зүгээр биз дээ? За жишээ хэлье. Бурхан намайг гайхалтай, ажилтай байхад минь үйлчлэл дуудсан учраас би ажиллаа орхисон. Яагад гэвэл би Бурхан намайг үйлчлэл дуудаж байгааг мэдэрсэн юм. Тэгээд бид нар олон жилийг юу ч хийхгүйгээр өнгөрөөсөн. Гэрийнхээ хэрэгтэй зүйлсийн төлөө залбирч байснаа битсэн өдрийн тэмдэглэл одоо ч гэсэн гэрт манд байдгийг. Би аяг тавгүй гаагч альчуур гэдэл олон зүйлийн төлөө залбирч байсан. Яагад вэ гэвэл эдгээрийг гараад худалдаад авах мөнгө байхгүй байсан. Тэгээд эцэст нь Бурхан үйлчлэлийн маань ивэж хөгжиж дивдсэн л дээ. Тэгсэн ч гэсэн би буруутай юм шиг л санагдаад байсан. Түүний өгсөн мөнгийг хэрэглэхгүй дарж байсан. Тэгээд сүүлд нь ойлгоод ядуу хүмүүст өгдөг болсон. Надад Бурхан байгаа. Харин Бурхантай хамт амьдралдаа сэтгэл хангалуун байхад би сурмаар байна. Есүс би чамайг сэтгэл хангалуун, элбэг дэлбэг, хангалуун байлгахаар ирсэн гэж хэлсэн. Иохан 16-гийн 24 одоо болтол та нар нэрээр минь юу ч гуйгаагүй. Гуйхтун баяр баясгалан чинь дүүрэн болохын тулд та нар хүлээн авах болно гэж хэлсэн. Иохан 17-гийн 13 харин одоо би танд очино.
Тэдний дотор баяр баясгаламын дүүрэн байхын тулд энэ бүхнийг би ертөнцид байхдаа ярьж байна. Үргэлжлүүлээд шаштрын дэд номыг үзэх юм бол Бурхны өгсөн бүх зүйл сэтгэл хангалуун баяртай бай гэж хэлдэг. Бурхнаас өгсөн зүйл талархаж сурах нь бэлэг юм. Өнөөдөр ямар гайхалтай өдөр болж байгааг яаж илэрхийлж хэлэхээ ч мэдэхгүй байна. Тиймээс ч би энэ зурагтаар гардаг хөтөлбөрийг өдөр бүрийн амьдралдаа сэтгэл хангалуун байх нь гэж нэрлэсэн юм. Би 20 жилийн турш Бурхны өгсөн амьдралд сэтгэл хангалуун байхад суралцаар ирсэн. Та нарт ийм хүн байна уу? За энд хэдэн хүн байна? Тэр хэсгэр байна уу? Та нараас хэдэн өөрөө л баярлаад боллоо. Одоо харин бусд хүмүүст хүрч баярлуулах хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа хүн байна уу? Дэвийн хувьд энэ тал дээр асуудал байдаггүй. Та өөрөө олон асуудалтай байж ямар ч асуудалгүй хүнтэй гэрлэн гэдэг хэцүү шүү дээ. Тийм биз дээ? Хүмүүсээс шархалж гадуурхагдж байх нь таны хувьд ямар байсан бэ, Жон? Та иймэрхүү асуудалтай байж ийм зүйл туулсан уу? Бүгдийн үү? За тийм байж. Та нар түүний гэрчлэлийг өчигдөр сонссон. Эцэг их нь гадуурхаж олон хууль дүрмийн дунд үссэн тэрээр үн цэнэ мэдрүүлэхийн тулд бүгдийг л хийсэн. Тэр яаж баяр хөөртэй сэтгэл хангалуун байх талаар мэдэхгүй байсан. Би ч ялгаагүй яаж баяр хөөртэй амьдрахаа мэдэхгүй. Бүх зүйлд би буруутай юм шиг санагддаг байлаа. Би өнөөдөр танд өөрийнхөө доторх хүн чанараа эрүүл байна уу гэдгээ шалгаарай гэж хэлхийг маш их хүсэж байна. Таны дотор мөн чанар тань Бурхны үгээр дүүрэн байна уу гэдэгт анхаарлаа хандуул. Бурхны үгээр дүүрэн байхдаа л юун зөв гэдгийг ялгаж салгаж чадна. Энийг л танд хэлхийг хүсэж байна. Та өөрийгөө гэмтээ буруутай гэж бодож байгаа бол тэр нь та буруутай гэсэн үг биш шүү. Та өөртөө бүсгүй минь та гэрлээс хол будилж яваа биш үү гэж хэлээрэй. Гэмтээ юм шиг сэтгэлээ өөртөө тийгээд яваасаа гэж би хүсэхгүй байна. Харин ариун сүнсний удирдамжийг дагаасаа гэж хүсэж байна. Би хэлэх гэсэн зүйлийнхээ голыг хэлчих шиг боллоо л доо. Надад буруутай мэдрэмж төрж байгаач. Энэ нь буруу зүйл огт байхгүй гэдгийг би мэдэж байна. Би юу гэж хэлэх хэрэгтэй гэж мэдэж байна. Муу сүнсээ чи хүссэн бүхнээ хий. Гэхдээ би өөрийнхөө үлзэн амьдралдаа өөрийгөө буруутай гэж бодож амьдрахгүй. Яагаад гэвэл би угаасаа тийм биш гэж хэлэх болно. Найз минь танд гэж хэлэх зүйл байна. Би одоо яаж зугаацхаа мэддэг болсон. Би буруу зүйл хийх талаар хэлээгүй шүү. Харин өөрийгөө хэрхэн зугаацуулах талаар ярьж байна. Би одоо байнга хөгжилтэй байж чаддаг болсон. Бид чадах чинээгээрээ боломжоор л инээж байх хэрэгтэй гэж боддог. Би маш их ажилдаг хүн. Миний хамгийн их хийдэг зүйл маань ажил. Би энийг хийхээр дуудагдсан л да. Эхэлсэн ажлаа дуусгах би маш их дуртай. Танд нэг зүйлийг хэлье. Би дэлгүүр хийсч гоё зүйлүүд худалдаж авах болон сайхан хоолнд дуртай. Бас энийг гоё кино үзэх дуртай. Тийм шүү. Харж байна уу? Гэтэл бид Бурхан зөвхөн сүнслэг зүйлүүдийг л анхаардаг гэж боддог. Бурхан зөвхөн чуулганд амьдардаггүй. Амен. Тэр зөвхөн чуулганд л байдаггүй. Би ч ямар нэг асуудалд орж байх шиг байна та. Өөрийгөө хүмүүжүүлэх хэрэгтэй юм болов уу? Өөрийнхөө амьдралыг ариун болон жирийн амьдрал гэж битгий хуваа. Тэгээд л таныг чуулганд байх юм бол баяртай байгаад. Харин таныг дэлгүүр хийсч машиныхаа тосыг солих үед Бурхан амралтанд явчихдаг биш юм шүү дээ. Гэхдээ дэлгүүр хийсэх хүртэл ариун зүйл юм. Гэхдээ та Бурхантай хамт хийвэл шүү дээ. Ингэснээр та зөвхөн залбирахтаа юм уу эсвэл Библийг судлахдаа, чуулган дээр байхдаа, өргөл өгч байхдаа л Бурхантай хамт байх биш. Хаа сайгүй. Тэрнтэй хамт байх. Жинхэнэ харилцаа юм. За одоо бас нэг зүйлийг танд хэлье. Та үнэхээр ариун амьдралаар амьдрмаар байгаа бол ариун байна гэдэг чинь хууль дүрмээр захирагдах зүйл биш юм. Ариун байна гэдэг бол энэ дэлхий дээр хамгийн гайхалтай зүйл юм. Үгийг заадаг багшийн хувьд эрх чөлөөтэй дураараа хүмүүс заахад надад хэцүү байдаг зүйл нь тэдэнд гмийн бодит байдал болон ариун байдлыг хууль дүрмийг хамт заахгүй болдоггүй. Бид зүгээр л зөнгөөрөө явцгаагаад л байгаа юм биш шүү. Хэдэн жилийн өмнө ариун сүнсний хөдөлгөөн гээд гайхалтай зүйл болдог байлаа. Би энэ үйл ажиллагаанд оролцдоггүй байсан ч энэ үйл ажиллагааг байнга болоосоо гэж хүсдэг.
Энэ үнэхээр гайхалтай үйл ажиллагаа байсан. Тэгээд удалгүй хууль дүрм ярьдаг болж зүгээр л хүмүүсийн үзэн ядаад байгаа бусад шашинд байдаг шиг л хэвэн болж бурхныг заахаа болж хүний зохиосон хууль дүрмүүдэд үйлчлэх болдог. Бид эрх чөлөөтэй болсон. Бид ариун сүнсээр удирдуулах болсон. Хэрвээ бурхны үг байгаа бол энэ бүх зүйлүүд сайн зүйл юм. Гэхдээ танд л гэж хэлэхэд бүгдийг л сүнстэй холбоод үг байхгүй бол утгаа алдна. Тэгээд л олон өнгөтэй өглөөний цайнд иддэг жигнэмгшгэл болно гэсэн үг. Юуны тухай хэлж байгааг минь ойлгож байна уу? Та үг болон сүнсийг хамтд нь байлгах хэрэгтэй. Хэрвээ зөвхөн үг байх юм бол бид үргэлж баяр хөөртэй байж чадахгүй шүү дээ. Бидэнд ариун сүнс хэдий чинээ нэмэгдэн төдий чинээ баяр хөөргийг жинхэнэ утгаар нь бид мэдрэх болно. Бидэнд зөвхөн сэтгэл хөдлөл чухал биш юм. Амьдралын энгийн зүйл дээрч баяр хөөр хэрэгтэй. Ариун амьдралаар амьдраарай. Гэхдээ энэ нь та юу ч хийж болохгүй. Зугаатай ч байж болохгүй гэсэн үг биш юм. Мөн энэ нь та нүрээ будаж үнэт идэлэл зүүж болохгүй гэсэн үг биш юм. Ер нь бол бүгдийн тоочод байх цаг алга байна. Гэхдээ хэлэх гэсэн гол санаа маань тэгээд ч нарийн ярих юм бол бүгдийг дагна гэвэл бид хувцс жөмсөж болохооргүй болоод байгаа юм шүү. Яагад гэвэл зарим газарт нүрээ будаад л үсээ янзлаад л гой зүйл зүүчих юм бол биеэ үнэлэгч гэж нэрлэх гээд байдаг шүү дээ. Гэхдээ ямар ч юмыг тохируулах л хэрэгтэй. Ямар ч зүйлийг хийхдээ ухаалаг байх хэрэгтэй. Бид нэр бурханлаг мөртлөө хөөрхөн байж болно шүү дээ. Тийм биш гэж юу? Бурханлаг мөртлөө хөөрхөн байх. Амен. Та бүжгэлж болохгүй гэсэн үг биш юм. Харин бүжгэлж байхдаа хэд задгаа байж болохгүй гэдгийг л мэддэг байх хэрэгтэй. Би хүзэр тоглож болохгүй гэсэн үг биш. Харин мөнгөөр тоглож, мөрийтэй тоглоом болгож болохгүй гэдгийг л мэддэг байх хэрэгтэй. Таныг аз жаргалтай, хөгжилтэй байлгахаар юу байдаг түүнийг хий. Нааддаг ямар тоглоом байна, тоглол. Амен. Бүр их ярмаар болчихчихнэ. Хэлэх гэсэн юмаа хэлчих шиг л сайхан мэдрэмж төрж байна. Дүрм журманд биднийг бариулдаг муу сүнсэнд дургүй. Яагад гэхээр тэдний хийж чадах зүйл бол амьдралын бүх зүйл таныг буруутай юм шиг мэдрэмж төрүүлж бүх амьдралыг тань сорж авахыг л хүсдэг юм. Библи буруутгаагүй байгаа зүйл дээр бид өөрсдийгөө буруутгаад байх хэрэггүй юм. Гэхдээ чөлөөтэй болж байгаа нь тэргээд биднийг юу ч буруутгахгүйгээд хитрүүлж хийх гэсэн болгоноо хийгээд бас байж болохгүй. Амен. Би кино үзэх дуртай. Намайг жоохон охин байхаас л ээж маань кино театрт авч явдаг байсан. Тэр үед бид нар кино театртаа ойролцоо амьдардаг байсан болохоор тэр 7 хоногт 3-4 удаа кино үзүүлэхээр авч явдаг байсан л та. Тэгээд ч тэрөө би кинонд их дуртай. Гэхдээ яг үндэ зурагтын удирдлага миний гарт байгаа учраас би ямар кино үзэхээ өөрөө л сонгоно. Тэгээд хачин кино гараад ирэх юм бол би бушуухан алгасаад л явчихдаг. Та бурхантай хамт алхаж байхдаа бүгдийг амьдралдаа оруулах албагүй. Харин зарим зүйл таны сүнсийг хордуулах болно гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Тэгэхээр юу хэрэгтэй вэ гэдгээ л мэддэг байх хэрэгтэй юм. Бид нэг зүйл сонирхолтой байж болно. Тэр нь биднийг бүр улааруулаад би эцсийг үзмээр байна гэж байгаа бол сайн бодоод үзээрэй. Би танд үннийг л ухааруулахыг оролдож байна. Байнга л зурагт үзээд байгаа бол би одоо болох хэрэгтэй гэж хэлдэг байх хэрэгтэй. Тэгээд би Есүс байсан бол яах байсан болоо гэд бодоод үзээрэй. Есүс байсан бол ингэж улаарч үзэхгүй л байх. Тийм биз дээ? Та нэг утгагүй зүйл үзээд дуусглаа. Тэгээд л орондоо ороход танд харамсалтай санагдана. Тэгээд маргааш нь бүхэл өдрийн турш онцгүй санагдана. Гэхдээ юуны төлөө энийг хийх юм бэ? Ямар ч үнцэнгүй байх болно. Бид болох хэрэгтэй, унтраах хэрэгтэй, салгах хэрэгтэй. Хитрхи ороод хэрэггүй юм. Амен.
Бурхан минь ээ бидэнд туслаач. Бидний хийж чадах маш олон зүйлүүд байна. Олон хүмүүс аврагдаагүй. Тэднийг эзэн дээр авч ирэх хэрэгтэй байна. Яагад гэвэл тэд шашны хууль тогтоомжууд гэж л хараад байна шүү дээ. Тэд хэрвээ аврагдах юм бол тэдний амьдралд хөгжилтэй хийхээр зүйлүүд байхгүй байх болно гэж бодоод байна. Өнөөдөр ч би үнэхээр хөгжилтэйгээр цагийг өнгөрөөж байна. Ямар их хөгжилтэй байгаагаа илэрхийлэхэд ч бэрх байна. Үнэхээр их хөгжилтэй байна. Та ч хөгжилтэй байгаа үсттэй. Амен. Яг үнэндээ бид нар чуулганд ямар их хөгжилтэй байдаг үлээ дээ. Би яг одоо ариун байдлын тухай ярьж байгаа зүйлийнхээ дундаа л явж байна. Та нарыг хайрцагнаасаа гарч сэтгээсэй гэж хүсэж байна. Нэг удаа нилээд настай 2 хүн орондоо ороод хэвтэж байснаа бүр үрчлээ үүсчихсэн нилээ өндөр настай хүмүүс шүү. Тэгээд л эмэгтэй нь орон дээр өөрийнхөө талд хэвтээд эрэгтэй нь өөрийнхөө талд хэвтэж байсан. Хүн жоохон хөгшөрхөөрөө салангад орон дээр унтцгаадаг. Дээ бид хоёр ч бас тэгдэг. Яагаад гэхээр та нас ихаараа амархан юм сэрдэг болдог. Би орон Дэвис төрүүлж ордог. Тэгээд орондоо орохдоо миний талыг битгий хөдөлгөөсэй гэж бодоод тэр өөрийн гэсэн матрастай байдаг. Тусдаа матрастай. Гэхдээ л бид хоёр нэг өрөөнд хамт байгаа л да. Тэгээд тэр хоёр орныхоо хоёр талд хэвтэж байсан. Эмэгтэй нь хонгор минь гэхээр нь эрэгтэй заал гэжтэй. Тэгсэн эмэгтэй нь чи яагаад урдих шиг намайг гараараа тэрхгүй байгаа юм бэ гэтэл тэр шархирах, яолох, шажигнах чимээ сонсч гин. Тэгсэн эрэгтэй нэмэгтэйгийнхаа гарыг атгаад тайруулаад тэрвэрчилдэ. Эмэгтэй эрэгтэйгийнхаа гарыг дэрлээд хэвтэж байхдаа хонгор минь чи яагаад урдих шиг намайг тэрвэрч унтахгүй байгаа юм бэ гэж хэлж гин. Өнөөдөр таныг нэг хүн маш ихээр инээлгэх байх та. Та нарын заримд нь ямар ч зүйлээс илүүтэйгээр инээд хэрэгтэй юм шиг харагдаж байна. Та хагас цаг илгээ хүртэл инээх хэрэгтэй шүү. Амен. Бид сүнслэг хүчтэй байж болно. Би бол Христэд итгэгч. Сайн итгэгч байхыг хичээж байна. Надад битгий садаа болоод бай. Би итгэгч болоход өөрийгөө бэлдээ завгүй байна. Эцэг минь би хитрхи их юм ярьж худа. Би хичээлийнхээ хаана яваач мэдэхгүй, яаж дуусгахаач мэдэхгүй байна. Юу ярихаач мэдэхгүй байна. За тоглож байна. Тэгээд сүүлд нь нөгөө ихнэр нь хайрт минь чи миний чихийг хацдаг байсан яагаад болж хва гэж асуув. Тэгээд нөхрийнхөө холдож явахыг сонсоод чи минь хаашаа явж байгаа юм бэ гэж асуужээ. Тэгсэн нөхөр нь одоохон би шүдэ аваадахыг гэж хэлсэн байна. За бүгдээрээ одоо буцаад үгээ судалцгаая. Та магадгүй энэ ч яажсан газар вэ гэж бодож байж болох юм. Та магадгүй үргэлж чуулганд явдаг. Тэгээд хүмүүс та бурхны гэрт байна, чимээгүй ээ гэж хэлдэг байх л та. Таны хүүхдүүд бурхны үглээс айдаг гэдэгт эргэлзэгч хэрэг алга. Тандал гэж хэлэхэд та миний хэлж байгаа бүхэн дуртай байх албагүй. Гэхдээ та миний хичээл дээр унтаж чадахгүй гэдгийг хэлэх байна. Библиэлд тэр өөрийн хүүгээрээ дамжуулан биднийг чөлөөлсөн гэдэг. Бидэнд чөлөөлөгдсөн маш олон зүйл байна. Түүний нэг нь бид ариун сүнстэй хамтарч хэрхэн эрүүл, сайн ухамсартай байхыг суралцах болно. Таны амьдралд бурхны тусламж хүрч чадахгүй зүйл гэж байхгүй. Тиймээс та бурхнаас гуйхтал болно. Бурхан таныг эвээх болтугай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.